Сайн байцгаана уу? Инх оршихуй тараад мэрэгтэйгээ цуг байдаг та бүхэндээ маш их баярлалаа. За та бүхэн маань надад subscribe илгээж, байнгын дарж, тэгээ сайхан сэтгэлийн комент үлдээдэг та бүхэндээ маш их баярлалаа. За би 12 дугаар сарда ажил ихтэй байсан болохоор 12 сарынхаа уншлагыг хийж чадсангүй. За тэгээд яг өнөөдөр болохоор би 25 оныг дүүртэл танд ямар мессеж очих вэ гэдгээр яралтай хиймээр санагдаад энэ reading уншаад сууж байна. За нэгдүгээр асуулт нь болохоор одоогийн нөхцөл байдал дотоод төвөөс шалтгаалж 2025 онд юуг ойлгож ухаарах ёстой байсан бэ гэдгийг уншина. За хоёрдугаар асуулт нь 2025 оныг дүүртэл хамгийн чухал нөлөөлөх сэдв, харилцаа, санхүү, дотоод өсөлт юу ирж байна вэ гэдгээр харна. За 3 дугаар асуулт нь зөв хүлээн авч урагшлах зөвлөмж гэдгээр бас дэлгэрэнгүй харж өгөх болно. За та бүхэн маань ер нь бол энэ 3 дэлгээ тавьчихсан байгаа энэ хүзрнөөсөө хараад сонгоод хамгийн эхлээд нүдэнд тусч байгаагаа сонгоход болно. За энэ хүн болох дээр мотоциклтэй урагшилж яваа ийм хүнийг харуулж байна. За сонголтын чулуун цагаан кварц чулуу байна. За хоёрдугаар бүлэг нь болохоор ингээд юм өргөөд явж байгаа нэг хоёр хүний дүр зураглалтай. За сонголтын чулуу болохоор барын нүд. Ийм чулууг сонгосон байх шүү. За 3 дугаар бүлэг нь болохоор эрүүхийний зураглалтаа эрүүхий ямар нэг зүйл дээр сууж байгаагаар ингээд өрслөгдсөн байна. За чулуу нь болохоор ийм саарл өнгөтэй ийм бөөрөнхий чулуу байна. За та бүхэн маань хамгийн түрүүнд аль хүзрэнд туссан бэ? Эсвэл ингээд хоёр хүзэр татагтаад байвал хоёр reading сонсч болно. Ер нь бол сайхан нэг л reading сонсвол илүү танд нөлөөлдөг юм шүү гэдгийг хэлмээр байна. За нэгдүгээр бүлгийнхний reading-тэй тавтаа морилно. За нэгдүгээр асуулт нь ер нь одоогийн нөхцөл байдал дотоод төвөөс шалтгаалж 2025 онд юуг ойлгож ухамсарлах вэ гэдэг асуулт ер нь асуутсан байна л да. За тэгээд та нарын сонголтын дээр discussions гэдэг энэ карт маань гарч ирсэн. За энэ карт маань болохоор ер нь шийдвэр гаргах, ямар нэг зүйл дээр шийдвэр гаргах, хурдцтай нэг зүйлийг эхлүүлэх. Тэгээд айгүй тийм айгүй зоригтойгоор усанд туулаад ч юм уу ямар ч байсан өөрөө би чадна гэсэн өөртөө итгэлтэйгээр 2026 он руугаа орвол хамгийн өгөөжтэй байх нэ гэж ойлгож болно. Тэгээд ажил төрөл дээр ч юм уу ямар ч байсан та бүхэн маань нэг хурдцтай ямар нэг зүйлийг эхлүүлэх. Нэг болоод айгүй тийм нутаг орн солих ч юм уу, аялаж явах ч юм уу, ямар нэг байдлаар ямар ч хэсэг хурдстайгаар ингээд машина бариад ингээд хөдөө орон нутаг руу гардаг ч юм уу, энэ нөгөө шинэ он гарах үед шинжилгээ хөдөө гадаа гарч тэмдэглэх ч юм уу, иймэрхүү байдлаар бас үзэж болно. Ямар ч хэсэн та бүхэн маань шийдвэр гаргах дээр ирсэн байна гэж ойлгож болно. За тэгээд энэ дээр одоо юу гэд бичсэн байна вэ гэхээр та бүхэн одоо ингээд амьдралынхаа яг чухал шийдвэр гэж яриад байсан. Чухал шийдвэрүүдийг гаргах үе дээрээ ирчихсэн байна. Тэгээд энэ шийдвэрийг тодорхой бөгөөд өөртөө итгэлтэйгээр хийх нь маш эерэг үр дүн хүргэнэ гэж юм л та. Тэгэхээр юм маш ер нь бол том сэдвтэй юу юм шиг надад санагдаж байна. Айгуу тийм том шийдвэр гаргах, гадаад нэг бол гадаад руу явах,
эсвэл өөрөөсөө ямар нэг зүйлийг бүтээх, шин зүйлийг бүтээх. Ямар ч байсан ингээд айгүй тийм бартаа саад ихтэй байсан ч гэсэндээ өөрсдөө ямар ч байсан ямар нэг шийдвэр өөрсдөө тэр дур сонирхлоор гаргаад эхлүүлээд тэрнийгээ бүтээж явах нь маш чухал байх нэ. 2025 оныг дүүртэл энэ шийдвэр маань хамгийн чухал сэдэв болж та нарт гарч ирсэн байна. Тэгээд энэ хүн бол айгүй зоригтой байна л да. Ер нь усанд туулаад зоримог ямар нэг айцаа бол угаасаа ардаа орхичоод ингээд урагшилж яваа. Шийдвэр гаргаад ажил төрөл дээрч бай. Нүүдэл суудал ер нь нутаг орны солихдооч бай. Ямар нэг зүйл дээр ингээд том шийдвэр, маш том. Энэ жижигхэн шийдвэр биш байна л да. Том л шийдвэр. Тэгээ таны амьдралыг ер нь цаашдаа ер нь өөрчлөх тийм шийдвэр гаргах чухал үе дээр ирсэн байна гэж ойлгож болно. За тэгээд та бүхний сонгосон чулуун маань цагаан каварц байна. За энэ олготод юу илэрхийлээд байна вэ гэхээр дотоод сэтгэлдээ маш гоё ингээд цэвэр ариун тунгалаг байх. Нэг бол байгаа, нэг бол байх хэрэгтэйг сануулж байгаа. Дотоод аюулгүй байдлаа маш гоё цэвэр ариун байлгаж өөрийнхөө энергийг маш сайн хамгаалах. Энэ гоё шийдвэр гаргахын тулд энерги өндөр байлгах нь маш чухал байх юм л те. Энэ маш гоё ингээд өөрийн биений аураа, физик биений аураг маш гоё цэвэрлэж өгдөг цагаан каварц байна л да. За дараагийн карт маань Tokyo Work гэсэн байна. За ямар ч хэсэн та бүхэн маань ажил төрөл ихтэй ер нь их зав гаргадгүй болвол өөртөө цаг зав гаргаарай, алхаарай, өөртөөгөө ярилцаарай. Тэг чадвал ингээд та бүхэнд маань айгүй гоё ингээд та нар хөдөө гарнаа нүүдэл суудал гэсэн энтэй бас холбогдож байна л та. Ер нь бол гоё цас үзэх ч юм уу, ер нь бол цэвэр цэнгэг агаар ингээд үцхээр, ийм сайхан ууланд гарахаар ингээд уул усыг харснараа та бүхэн ганцаараа ингээд өөртөөгөө ингээд цагийг зарцуулснараа маш сайхан эрчим энергийг авахаар, өөрийгөө илүү их таньж мэдрэхээр шийдвэр гаргах тал дээрээ маш зоригтой байхаар харагдаж байна л та. Тэгэхээр та бүхэнд маань ер нь одоо ингээд сургуулийн хүүхдүүд амраад эхэлчихсэн байгаад байгаа. За ажилчид маань ч гэсэн одоо ер нь ингээд шинэ жил жоохон дөхөөд ирэхээр угаасаа амралттай өдөглөлтөө тэр үеэрээ ингээд гараад ирэх ч юм уу. Ямар ч хэсэн нэг 7 хоногийн хугацаатай ингээд хөдөө гадаа явах юм бол маш сайхан ингээд 2025 оноо үтгэхээр харагдаж байна л да. Тэгэхээр ер нь бол өөртөөгөө маш сайхан цаг зав гаргаад ингэж тавих нь маш зүйтэй байна. Нэгдүгээр бүлгийнхэнд маань тэгээд ямар нэгэн шарах, ямар нэгэн сэтгэлийн төгшөр айдас байдаг болвол та бүхэн маань ингээд агаар цэнгэг агаарт ер нь ингээд ийм их чимээ шууганаас холдснараа өөртөөгөө илүү их нэгдэх боломж нь үүсгээр харагдаад байна л та. Маш гоё карт байна. Тэгээд өөрийгөө бас хайрлаараа гэдгийг хэлмээр байна. Ер нь ийм сайхан гарах юм бол ер нь ингээ хөдөө гарах юм бол та бүхэнд маань маш сайхан ингээд сэтгэл чин гоё ариун болохоор ямар нэгэн сөрөг итгэл үнэмшил байдаг бол тэрнийгээ бас олж танихаар ийм сайхан карт гарч ирсэн байна. За дараагийн карт маань ийм сайхан зүгийг гарч ирсэн байна. Be productive гэд зүгийн бүтээлч гэнэлтэй. Энэ зүгийг ингээд хараад байж захта уулнууд энэ нэгдүгээр бүлгийн уншлагыг өчигдөр хийж эхэлсэн байхгүй юу. Тэгж жаад надад ингээд бас ажил гараад бас ингээд миний ирээдүйд маань хойшлогдоод байсан. Тэгээд одоо өнөөдөр ингээд дахин уншиж ин л та.
Тэгээ би ингээд зөвхөн энэ картыг хараад ерөнхийдөө нэгдүгээр бүлгийнхэн маш гоё ингээд ажиллаж хичээнгүй ийм гоё хүмүүс байгаа нь харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд та бүхэн маань өөрөөсөө маш гоё амттан хийж чадах. Нэг бол гоё тогооч ч юм уу, бэкери хийж чаддаг ч юм уу. Ямар ч байсан өөрийнхөө гараар маш гоё амтлаг, sweet taste гэж ярьдэн штэ. Айгуу тийм чихэрлэг амттай, тийм гоё амтлаг зүйлсийг та бүхэн маань гараараа ингээ хийж чадхаар ийм гоё. Тэгээ магадгүй ингээд шин зүйл шийдвэр гаргах гэд яриад байсан. Тэрэн дээрээ тэг ингээд нэгдүгээр бүлгийнхэн маань ер нь маш гоё чихэрлэг, амтлаг кейк бүтээх юм уу, зүгийн бал угаасаа ингээд айгуу гоё амтлаг байдаг штэ. Хүний биед маш сайн бүтээгдэхүүн эсвэл бүтээх ч юм уу, ямар нэгэн байдлаар бүтээлч хүмүүс байна да нэгдүгээр бүлгийнхэн. Тэгээ та бүхэнд маань яг ингээд энэ ер нь он гарах хүртлээ ер нь 2026 онд энэ шийдвэрийг гаргах маш чухал юм байна. Тэгээ өөртөө цаг гаргаад ингэснээрээ та бүхэн маань ийм сайхан зүгийн шиг өөрөөсөө бүх зүйлийг бүтээхээр ийм гоё амтлаг, мэдрэмж, хүмүүс маш их татагддаг ийм гоё үнэртэй амтлаг иймэрхүү зүйлсийг ингээ бүтээх чадвар нь та бүхэнд байгаад байна гэж надад санагдаад бах юм. Тэгээд ер нь бол айгүй ажиллаж хичээнгүй тийм хүмүүс харагдаад байна. Маш их хөдөлмөрч, маш гоё зүйлийг бүтээж чаддаг. Тэгээ бусдыг бас ингээд өөрийнхөө ийм гоё дайчин чадвараараа бусдыг бас манлайлах татах чадвар маш өндөрлөг тийм хүмүүс байгаадах юм. За одоо энэ мессежийг ингээд уншаад үгүй. Тэгэхээр өөрийнхөө бүтээсэн зүйлээ шалгах цаг болсон. Ингээд ямар ч байсан та бүхэн маань ингээд өөрийн бүтээсэн зүйлсээ ингээд дүн шинжилгээ хийх цаг үе чинь ирчээд байгаа юм байна. Шийдвэр гаргах, дүн шинжилгээ хийх, өөрийнхөө зохион байгуулах шаардлагатай. Тэр өөрийгөө ингээд яг ингээд юу хийх, шийдвэр гаргах дээрээ энэ дээрээ яг ингээд зохион байгуулах шаардлагатай. Өөрийнхөө ингээд дотоод ертөнцөөрөө өөрийнхөө ингээ гадаад байдлаа гоё ингээ зохион байгуулах ер нь шаардлага үеийн ирчихсэн байгаа даа л да. Ямар нэг шийдвэргүй байдал ингээд боломжуудыг алдхаас сэргийлэх хэрэгтэй. Тэр ингээд гоё шийдвэр гаргана гэж ярьжсэн. Энэ шийдвэр чинь маш зөв юм бэ шүү. Тэгээд алдхаас ингээд сэргийлээрээ 2026 онд чинь энэ маш чухал юм байна. Өөртөө төвлөрсөн зорилгоо эрхэмлэх нь чухал. Тэр өөр лүгээ ингээд ийм гоё агаар салхинд гараараа гэдэг миний картууд маш хоорондоо гоё холбогдож гарсан байна. Тэгээ зорилгодоо хүрэхийн тулд яаж очих хэрэгтэйгээ судлах, сурах нь маш чухал юм байна. Судлаж, сурах, бас сурч боловсрох нь маш чухал юм байгаад байна. Нэгдүгээр бүлгийнх нь тэгээ учир начраа олчих юм бол та бүхэн маань ер нь цаашдаа маш гоё шийдвэрээ гаргаад өөртөөгөө ингээд ажилласнараа маш сайхан зүйлсийг ингээд өөрөөсөө бүтээхээр байна шүү гэдгийг хэлмээрэн. За хоёрдугаар асуулт нь болохоор 2025 оныг дүүртэл хамгийн чухал нөлөөлөх сэдв харилцаа, санхүү, дотоод өсөлт юу байна вэ гэж асуусан байна л да. За тэгэхээр зэрэг хүн хоорондын харилцаан дээр жоохон ингээд яг одоогийн байгаа нөхцөл байдал маань жоохон бат бөх суургүй болчихсон. Жоохон бусдтайгаа жоохон эвгүй харилцаа үүсгдэг ч юм уу. Жоохон ингээд хин хинээсээ гомдсон тиймэрхүү мэдрэмжтэй. Иймэрхүү байна л да. Тэгээд санхүүгийн байдал бол жоохон тогтворгүй байгаад байна. Тэгээд ер нь өөрлөгөө ер нь дотоод өсөлт маш чухал байгаад байна. Өөрийгөө маш сонсох нь чухал байгаад байна. Цаг гаргах нь чухал байгаад байна гэж ярьсан тий. Тэгэхээр ингээд өөртөө л ерөнхийдөө өсөлт юу ирж байгааг ингээд өөрөөсөө таних боломж чинь нэгтгэхээр харагдаад байна. Тэгээд магадгүй гэр бүлтэйгээ ингээ хагаралдаа жоохон ингээд эвлэлд нэгдэж чадахгүй байгаад байгаа. Иймэрхүү байдалтай байдаг болвол ер нь бол гэр бүлийн хоорондох харилцаа маань жоохон ингээд
Ер нь энэ дөрвийн саваа уруу хараа гараад ирэхээр гэр бүл маань аз жаргалгүй жоохон хэрүүл уралтай иймэрхүү байдлыг аз жаргалгүй байдлыг санхүүгийн жоохон ачигталтай байдлыг илэрхийлээд идэг. Тийм болох дээр одоо 2025 оныг дүүртэл энэ энерги дээрээ өөр дээрээ ажиллаад ер нь ингээд 2026 он руу орох нь маш чухал сэдв юм байна. Та нар маань энэ жоохон болохгүй энергийг ер нь өөрөөсөө холдуулах нь маш чухал юм байна. За тэгээд бас ингээд 8 аяг бас уруу хараа гараад ирсэн байна л да. Тэгэхээр өөртөө ерөөсөө итгэлгүй байгаад байна. Өөрийнхөө хийх тийм гоё мэдрэмжээ хараахан таньж ойлгож чадаагүй. Тэгэд өөртөө маш их эргэл зай үүсгээд байгаа. Магадгүй ингээд гэр бүлийн хүмүүс чинь ингээд таныг дэмжидэггүй дандаа ингээд сөрөг тийм ихтгэл үнэмшилтэй хүмүүс байдаг болвол за энэ хүнээс магадгүй би салвал дараа нь би ямар ч хүн надад олдох ч юм блэ олдохгүй ч юм блөө гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар өөрийгөө айгуух блокийн байдал үүсгээд байгаа харагдаад байна. Тэгэхээр зэрэг энэ яг хуучинтайгаа ер нь бол зурлагдсан энергитэй харагдаад байна. Тэгэхээр 2026 он шинэ эхлэл гарч байгаа. 2026 он гэдэг чинь нэгэн тоодоо жил гарч байгаа учраас шинэ эхлэл бүх зүйлс ингээ шинээр тавигдж байгаа орчлон ертөнц тэр аяараа ингээд шинэ бүхэн нээгдэж байгаа ийм гоё жил гарч ирж байна л да. Тэгэхээр та бүхэн маань энэ ерөөсөө ингээд 2026 онд ерөөсөө таарахгүй энергийг та нар авч орох гээд байна. Тийм учраас энэ 2026 оныг дүүртлээ яг энэ онцгүй зүйлсүүд дээрээ сайн анхаарах хэрэгтэй байна. Магадгүй ингээд та олон жил хийжсэн таны сэтгэл санаанд ерөөсөө ингээд нэг гоё ингээд урам хин нэг нь урам өгдөггүй ч юм уу, хин нэг нь таныг дэмжидэггүй ч юм уу, гэр бүлийн хүмүүс чинь дэмжидэггүй ч юм уу, хин ямар нэгэн харилцаа санхүү тэр ингээд таныг ингээд дээш нь ерөөсөө ингээд мөнгө төгрөгийн орлогчин хүртэл ингээд таныг дээш нь явуулж чаддаггүй болвол та энэ бүхнийгээ ер нь орхих цаг үе чинь ирчихсэн байна. Өөртөө итгэх цаг үе чинь ирчээд байна шүү гэдгийг маш сайн анхаарах чухал үе чинь ирчээд байгаа юм байна. Тэгэхээр эндээсээ болоод та бүхэн маань жоохон ингээд онцгүй энерги үүсгээд амьдралдаа тийм энергитэй яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм гоё ингээд уул нь бол энэ сонголтын карт ийм гоё картууд гарч ирсэн. Тэгэхээр та бүхэн маань та нэг энэ онцгүй энерги гэдгийг ингээд таньж ойлгочих юм бол саяны ярьдаг жишээнүүдийг ойлгоод та бүхэн өөртөө итэг. Та бүхэнд бол тийм гоё зөөн сов. За дараагийн энэ карт маань болохоор интимаси гэдэг одоо янаглал гэсэн карт гарч ирсэн байна л доо. Тэгээд энэ болох дээрээ уул нь ажил төрөл санхүүгийн карт л та. Тэгээд бас хайр дурлалын тал дээр бас тодруулж болдог карт байгаа. Тэгсэн чинь энэ карт маань уруу хараа гарч ирсэн гэхээрээ дотн харилцааны мэдрэмж бүдгэрч болзошгүй. Зөв шийдвэрээсээ болоод зөв шийдвэргүйгээсээ болоод сэтгэл хөдлөлтөй автаа буруу шийдвэр гаргах үе гэдгийг бас сануулад байна. Эсвэл шудраг бас байдал зай үүсгэж болзошгүй гэдгийг айгу анхааруулад байна. Тэгэхээр зэрэг энэ гэр бүл тал дээрээ жоохон ингээд харилцаа онцгүй байгаад байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ бас ер нь баталж харуулад байна л да. Айгу тийм хурдан шийдвэр бас гаргаж болохгүй. Ер нь бол хурдан сэтгэл хөдлөлт ер нь бол 2025 оны дүүртэл яг надад одоо мэдрэгдэж байгаа зүйлс маань болохоор ер нь та бүхэнд маань хурдан шийдвэр гаргах нь маш их алдагдал авчирхээр харагдаж байна. Тэгэхээр та бүхэн маань өөрийнхөө биеийг өөрөө та нар удирдах учраас өөрийгөө сайн чагнаж би зөв мэдрэмжтэй байна уу, зөв буруу байна уу гэдгийг надаас сонсохоосоо илүү өөрсдөөсөө сонсох нь илүү чухал байна. Тэгэхээр ийм яарсан шийдвэр ер нь янз бүрийн тийм сэтгэл хөдлөлтөд автсан тийм шийдвэр буруу байдаг гэдгийг энэ карт маань илтгэхэд байна. Тэгээд ингээд уул нь бол энэ карт маань ингээд нөгөө тийшээ харцгаараа ингээд эвлэлд нь нэгдэхэр карт байгаа байхгүй юу. Тэгэхээр
сайн бодож байгаад үнэхээр энэ хүн чинь таныг ингэж их зовоодог. Үнэхээр ийм болвол та энэ шиг ингээд орхиод сайн бодсны эцсээр та өөрөө шийдвэрээ гаргах хүн та учраас ер нь та өөрөө ингэж тавьж явуулснараа эсвэл дараагийн юм шин зүйлс орж ирэхийг ч өгөөсөхгүй. Үнэхээр таныг төрхөн цуурын жоохон ингээд хил лам маргаан гарсан болвол ер нь тэгээд үр хөвгттэй хүмүүс маань ингээд салын малын гэсэн тийм шийдвэртэй байдаг бол сайн нухацтай бодох нь маш чухал байна. Сэтгэл хөдлөлөө маш сайн ажиглаараа гэдгийг хэлмээр санагдаад байна шүү. За тэгээд ер нь 2025 оныг дүүртэлт энэ чухал сэдв энэ сөрөг зүйлс чинь энэ юм бэ шүү. Тэгэхээр харилцаа тал дээрээ ч мөнгө төгрөгийн тал дээр зарлага гаргахтаа маш тийм логик сэтгэлгээгээр тийм орлого зарлага маш сайн хянамгай удирдах нь бас их зүйтэй харагдаад байна. Болж үтэхгүй ажлын араас хитрхи их чаргууцалтгаа бас болмоор байна. Болохгүй байгаа харилцааг бас тавьж явуулах нь бас зүйтэй юм байна. Ер нь бол сэтгэл хөдлөлөө барих нь өөрөө анзаарах маш чухал юм байна шүү. За 3 дугаар асуулт нь болохоор зөвөр хүлээн авч урагшлах илүү сайн урагшлахын тулд би юунаас татгалзах ёстой вэ? Юунаас би ингээд урагшлахын тулд юун дээр би илүү их төвлөрөөд юун дээр ингээд онцгүй гэдэг зүйлээ мэдрэх нь чухал вэ гэдэг. Тэгээд ер нь бол та бүхэн маань хамтрал гэдэг зүйл маш чухал байна. Ер нь бол амьдрал дээрээ ингээ бодож сэтгэгээгүй ер нь бол би болоогүй байгаа даахгүй. Тэгэхээр та бүхэн маань шийдвэрээ гаргах үеуд дээрээ ирсэн яваад байгаа. Өөртөө итгэх хэрэгтэй. Ер нь бол өөрийнхөө бүтээсэн зүйлсийг дүн шинжилгээ хийх цаг үеуд ирчихсэн. Юу болохгүй байна, юу болж ийн. Дүн шинжилгээ хийгээ цаашдаа хин надтай найзлах уу? Цаашдаа хин надтай ингээд хамтдаа амьдралд маань хамт байх уу гэдгээ бас ингээ харж дүгнэх нь байна. Ер нь бол 2025 онд бүх зүйлсээ ингээд тунгааж харах нь их зөв юм байна. Тэгээ цаашдаа бол ер нь энд ингээ шин зүйл өөрсдөө ингээд гараараа бүтээх чадвартай гэж ярьсан их хөдөлмөрч бүтээлч хүмүүс гэж яриадсэн. Мадгүй та бүхэн маань найз нөхдөдөө хамтрах ч юм уу эсвэл бол шинэ хүмүүстэй танилцаад хамтрлын гэрээ байгуулах ч юм уу ямар ч байсан 2025 онд төлөвлөөд ч юм уу 26 онд гарахад ер нь бол 3 сар даа ч юм уу 2026 оны 3 сард яриа хилцээр хийгдэхээр одооноос ингээд төлөвлөхөөр иймэрхүү байдалтай харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд өөрлөгөө маш өндийж харж маш сайн тунгааж бодох шаардлагатай дүн шинжилгээ хийх алсаас ингээд бүх зүйлсийг ингээд харах нь 2025 оныг дүүртэл ингээд өөрийнхөө болохгүй байгаа зүйлсүүдээ маш сайн хянж ингээд таних нь маш чухал юм байна шүү. Тэгээд та бүхэндээ ингээд сахиусан тэнгэрийн зөвлөгөө бас авсан байна. Тэгэхэд Архангел Майкл гарч ирсэн. Тэгэхээр энэ бол маш хүчрхэг Архангел Майкл байдаг. Тэгэхээр зэрэг энэ дээр таны сэтгэл хөдлөл эдгэрч байна. Таныг илүү агуу хайр нээх боломжийг олгож байна. Би таны зүрх сэтгэл дэх оюуны уур хилэн уучлалгүй байдлыг өөрөөсөө гаргахад тань туслах болно. Тэгэхээр ингээд Архангел Майкл маань та бүхэн маань энэ харилцаанууд гэдээ ярьж исэн эдгээр маш чухал байна л да. Тэгэхээр Архангел ийм гоё сахиусан тэнгэр маань та бүхэн тусланаа. Та нарын ийм сэтгэл хөдлөл эдгэрэлтийн үе дээр явж шүү. Бити сэтгэлээр унаарай. Таныг илүү агуу хайр ингээд нээх боломжийг би ингээд өөрт чинь ингээд олгох болно гэж юм л да. Тэгээд зүрх сэтгэл дэх оюуны уур хилэн янз бүрийн сөрөг итгэл үнэмшүүлээд уучлах тавьж явуулах чинь ингээд Архангел Майкл маань туслахаар харагдаж байна. Тэгээд маш гайхамшигтай байна. Тэгээд 1-р бүлгийнхэнтэй 2026 онд ингээд амжилт хүсье. Тэгээ магадгүй хувийн уншлах сонирхож байгаа бол description box дотроос миний линк
байгаа. Тэндээс ингээд холбогдоод уншуулж болно шүү. Амжилт хүсье. За 2 дугаар бүлгийнхэн маань ирээдүйдээ тавтаа морилно. За энэ удаагийн сэдэв маань болохоор 2 дугаар 2000 оны дүүртэл танд очих чухал мессеж гэдгээр уншиж байгаа. Тэгээд нэг та бүхний сонгосон карт маань Conscious Sense гинэ. Энэ зэрэгцэн орших ийм картыг сонгосон байна. Тэгэхээр зэрэг ер нь энэ картыг ажиглаад ахаар зэрэг ингээд зэрэгцээд 2 хүн ингээд айгүй тийм том зүйлийг ингээд өргөөд явж байгаа, ингээд ачаа өрөөд явж байгаа харагдаад байна л та. Тэгээд энэ карт маань ер нь бол зөв тийшээгээ харж гарч ирсэн гэсэн утгатай гарч ирж байна л та. Зэрэгцээ оршин. Тэгэхээр ямар нэг байдлаар ажил төрөл дээрээ юм уу ер нь ямар нэг зүйл дээрээ яг тэнцвэрийг балансыг бариад ингээд тэнцвэртэй ажиллаж байгаа иймэрхүү мэдрэмж надад төрөгдөд байна. Тэгээд ер нь бол 2025 оноод хүртлээр ер нь бол ямар нэг зүйл дээр зэрэгцэж орших хэрэгтэй. Нэгнээсээ илүү гарахаас илүү ер нь бол тэнцвэртэй харилцаа маш их чухал юм харагдаж байна л та. За тэгээд та харилцаандаа бие даасан байдал ер нь бол харилцаа тал дээрээ бие даасан байдал маш чухал байна. Харилцаа холбоог тэнцвэржүүлэх гэсэн шүү дээ. Тэгээд харилцан хүндэтгэж хамтдаа өсөлтийг дэмжиж ажиллах нь маш чухал юм байна. Тэгэхээр зэрэг ер нь бол ажил төрөл дээрээч бай, хаач бай, ингээд гэр орныхоо тал дээрээч бай. Ер нь бол тэнцвэртэй энэ тэнцүү харилцаа маш их чухал юм байна. 2000 оныгоо дүүртлээ ер нь тэнцвэртэй бие даасан байдлаа улам илүү тоттогч өгсөн өгвөл бас их зүгээр харагдаж байна. Ямар нэг харилцаа холбоогоо дандаа үргэлж ингээд тэнцвэртэй байдлаар харилцаж хүндэтгэж хамтдаа өсөлтийг дэмжих юм бол танд илүү их эерэг үр дүн авч ирэхээр харагдаж байна. Та бүхний сонгосон чулуу маань барын нүдгээд энэ чулууг сонгосон байна. Энэ маш гайхамшигтай ер нь бол хувилгаан хүрттэй холбогдож өгдөг. Тэгэхээр ардаа ингээд бас зөвлөгөө карт дээрээ ингээд хувилгаан хүртний ер нь ингээд эмэгтэй хүний сав гэж ярьдаг штэ. Ер нь тиймэрхүү зураглалтай гарч ирсэн байна. Тэгэхээр нэг бол 2 дугаар бүлгийнхэн маань энэ эмэгтэй энэ дээрээ илүү их анхаарах хэрэгтэйг харуулж байна л да. Тэгээд ер нь энийг харах юм бол хөвлийтэйгээ холбогдороо гэсэн байна л да. Connect with your womb гэдэг. Тэгэхээр өөрийнхөө хөвлийтэйгээ холбогдороо гэдэг нь өөрийн хувилгаан хүрд чинь маш эмгтээлэг энерги ихтэй. Тэгэхээр та бүхэн маань магадгүй энэ дээр зураглалын харахаар зэрэг маш гоё ингээд бүтээлч энергитэй байхгүй юу? Эмгтэй хүний энэ сав гэдэг энэ зүйлс маань маш гоё эмгтээлэг энерги сэргээж өгдөг, бүтээлч байдлыг илүү их тодтогч өгдөг иймэрхүү гоё мессеж өгдөг карт байгаа. Тэгэхээр 2 дугаар бүлгийнхэн маань ер нь эмгтээлэг чанарууд дээрээ нэг бол анхаарчихсан, нэг бол одоо энэ дээр анхаарах хэрэгтэй, бас хөгжүүлэх хэрэгтэй бас харуулж байна л та. Энэ барын нүдний энтэйгээ маш сайхан холбогдож гарч ирж байна. Тэгэхээр та бүхэн маань би хараад ахад ерөн гоё эмгтээлэг энерги өндөртэй бүтээлч байдлаа бас сэргээж чадсан тиймэрхүү байдалтай хүмүүс харагдаад ах шиг санагдаад байна. Тэгээд ер нь бол ингээд гар байгаа үз ингээд эмгтэй ингээд өөрийнхөө эс дээрээ ингээ гой цэцэгтэй гараараа хайрлаж байгаа. Тэгэхээр энэ бүтээл сайхан хүртээ илүү хөгжүүлэх нь зүйтэй. Эндээс маш гоё зүйлсийг бүтээлч зүйлсийг та бүхэн маань яагаад гэвэл энэ эмгтэй хүний энэ сав гэдэг маань хүнийг төрүүлдэг учраас хүнийг бүтээдэг, үржүүлдэг ийм гоё гайхамшигтай тийм бүтээл бидний биед байдаг учраас энэ
хувилгаан хүрд тал дээр илүү их ажиллах юм болвол 2026 ондоо ч гэсэн та бүхэн маань ийм гоё бүтээлч байдлаа хөгжүүлээд хувилгаан хүртээ илүү их тэнцвэржүүлж олох юм болвол цаашдаа та бүхэн маань маш гоё эмгтээлэг эрчим чинь илүү их сэргэхээр магадгүй ингээд йога надад санаанд орж ийн л та йога хийдэг ч юм уу ямар нэг байдлаар бясалгал хийгээд өөртөө илүү их хувилгаан хүрд тал дээр илүү их ажиллах юм бол 2026 онд бас маш гайхамшигтай энэ бүтээлч энерги чинь хамтдаа орохоор харагдаж байна. Тэгээд энэ чулуутайгаа бас маш гайхамшигтай холбогдоод байгаа нь ер нь бол та нар маань маш гоё сүнслэг эрч хүчтэй. Тэгээд энэ хардаа эмгтэй үний энэ бүтэн тэргэл сар, хавирган сар энэ төр гарч ирсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ гайхамшигтай энэ сувгуудаа нээлттэй байлгаараа өөрийгөө илүү их хайрлаараа хэвлэх хэсгээ ажиглаарай. Хүний хэвлэх хэсэг чинь маш их мэдрэмж өгдөг. Та бүхэн маань мэдж байгаа бах. Тэгэхээр энэ хэвлэх хэсгээ маш сайн хайрлаж, инкрэлж тийг чадах юм бол сонсож чадах юм бол маш гоё бүтээлч энерги, эмгтээлэг энерги чинь илүү их дэвшгээр айгүй өсөж дэвжгээр харагдаж байна. Гайхамшигтай. За дараагийн карт маань Hawk Spiritual гэнэ. Шонхор шувуу гэдэг карт гарч ирсэн байна л да. Энэ бол шонхор шувуу маань манай Монгол орнд байдаг шүү дээ. Одоо маш их хуурдаад байгаа амьтны нэг маш гайхамшигтай энэ амьтан байна. Газраас тэнгэрт маш дээр яг хэдэн километрт гэдгийг би сайн мэдэхгүй ч ямар ч байсан хамгийн өндөрлөг газар нисж явдаг маш гоё сүнслэг амьтны тоонд орж явдаг. Тэгээд энэ сайхан гайхамшигтай шувуу маань ер нь бол маш гоё сүнслэг талыг илүү их биднэрт илэрхийлж харуулдаг ийм сайхан шунхар шувуу байх нэ. Тэгэхээр ан амтан гэдэг маань цаанаа бас ер нь илүү гоё сүнслэг энергийг ер нь харуулж байдаг учраас ер нь бол энийг шунхар шувуу гэдэг маань хоёрдугаар бүлгийнх маань нэлээд сартаа холбогдсон тэнцвэртэй харилцаа ер нь бол ээж энергитэй хүмүүс айгүй харагдаад байна. Тэгэхээр энэ гоё гайхалтай сүнслэг шонхор шувуу бас гарч ирсэн нь айгүй тийм сүнслэг энергитэй мэдрэмж өндөртэй тийм хүмүүс сонгосныг үгүйсэхгүй байна л да. Ер нь эрэгтэйч бай, эмэгтэйч бай их зоригтой шийдэмгий зоригтой маш гайхамшигтай бас өөрийгөө сонсч чаддаг хурц нүдтэй юм байна. Бас айгүй тийм алсаас ийм өндөр бүр дээр нисэж байгаа ч гэсэндээ ингээд доор газарт хардаа ингээд шоргоолзыг хүртэл олж харах тийм мэдрэмжтэй нүдэнд хурц тийм маш тод хардаг ийм гайхамшигтай шоу байна л да. Зүгээр энэ болох дээрээ надад орж ирсэн мэдрэмж байна. Тэгэхээр маш гайхамшигтай та нарын тийм сүнслэг эрч хүч чинь айгүй их нэмэгдсэн тийм төрлийн бас хүмүүс харагдаад байна. Тэгэхээр энэ шунхар шувуу маань ер нь бол маш хүчтэй, гайхамшигтай тийм чадвар өндөртэй, оюуны бас потенциалтай тэр өөрийнхөө барьж авна гэсэн ангаа бол яг барьж чаддаг тийм хүчтэй. Нэг барих юм бол гарнаас нь ер нь хамархан юм суларч гарахааргүй. Нэг л та нар хардаа ингээд чадах юмаа бариад авах юм бол тэрэндээ ингээд бат ингээд барьждаг тийм төрлийн бас хүмүүс байна л та. Маш гайхалтай. Ямар гоё санагдаж байна надад. Тэгээд энэ болох дээрээ надад энэ шоунаасаа авж байгаа мессеж хүргэж байгаа шүү. Тэгээд тэр ам барьсан тэр анаа бол маш гайхамшигтай амтрах нь идэж чаддаг. Тэгээд их айгу тийм алсын хараатай. Тэгээд энэ гэр бүлээрээ айгу тийм гэр бүлсэг амтан санагдаад ах юм. Яагаад ч юм
тийм гоё сүнслэг тийм шоу байх нэ. Тэгэхээр та бүхэн маань 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань маш гайхамшигтай хүмүүс байна. За тэр англи хэлээр нь ясна нэг нь шоуны нүдээр харахын тулд өдөр тутмынхаа бодол дээрээ ажиглах хэрэгтэй юм байна. Тэгээд бодол дээрээ ажиглаад тэгээд тэр бодлоосаа ингээд цаашаа ингээд нисэх хэрэгтэй бас сануулж гин. Ягаад гэвэл энэ гоё сүнслэг амьтан учраас бодол дээрээ та бүхэн маань ажиллаад ингээд нисэх шаардлагатай оюун санаагаа тайвшруулж бодлоор ингээд янз бүрийн бодол сөрөг бодол байдаг болвол тэр бүхнээс салах цаг үе чинь бас ирчихсэн байгаад байгааг харуулад байна. Хэв маяг нь таны мессеж энэ иймэрхүү хэв маяг нь болохоор таны мессеж юм байна шүү гэдгийг бас энэ мессеж хүлээн авахыг илүү сайн байр суурь эзлэхээр юм байна. Тэр гол нь ингээ бодол юм байна. Энэ нь таны сүнсний хөтөч байх нэ. Бодол оюуна тэр бодол гээд маш ухаалаг амтан гэж ярьжсэн шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань бодол чинь илүү их нисээд байдаг болвол хитрхийх нисээд байдаг болвол та бүхэн маань шонгор шоу шиг юм гоё тайван тогтуун маш нэг харсан зүйлээ удаан ажиглах хэрэгтэй юм байна л да. Тэгээд юу бодож ин гэдгийг айгу хянах хэрэгтэй. Тиймэрхүү энерги маш чухал байх нэ. За тэгээд энэ юу 2025 оны дүүртэл та бүхэнд маань харилцаа, санхүү, өөрт өсөлт юу байна вэ гэдэг асуулт асуусан байна л да. За тэгэхээр 2 дугаар бүлгийнх нь энэ олон хүн сонсож байгаа учраас зарим нэг хүмүүс маань дөрвөн аяга маань уруу хараа гарч ирнэ гэдэг нь ер нь бол өөрийгөө бас ингээд сонсож бас арай л чадахгүй байгаа. Жохон ингээд өөрийгөө сэтгэл ханамжинд ерөөсөө нэг л эргэлзээ өндөртэй байгаа. Ер нь жоохон готрон гүйцэлтэй байгаа бас тийм хүмүүс харагдаад байна. Тэгээд өөрчөө шинжилт ер нь өөрийнхөө дотрыг ухаж ингээд өөрчөө шинжилт хийх хэрэгтэйг харуулад байна л да. Цаг үе нь ирчихсэн байгаад байна. 2026 он гэхэд цоошины энергитэй орох ёстойг ерөнхийдөө илэрхийлээд байна л да. Тэг чадсанараа та нар Queen of Wands гэд би гаргаж ирсэн байна. Тэгээд тодруулга болгоод гаргаж ирсэн. Тэгээд тэгж чадах юм бол та нар маань бусдаа маш гоё халамжтай, инкрэл хайраар дүүрэн харилцаж бусдаа маш гоё эвлэлдэн нэгдэж чадах, бусдад гоё өглөг хандваа өгч чадах, бусдыг маш сайхан ингээд ойлгож чадах, энэ тэнцүү харилцаа үүсгэж чадах ийм гоё бүтээлч энергитэй, ийм гайхамшигтай ээж энергитэй хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхэн маань өөрлөгөө ерөнхийдөө 26 оноос өмнө ингээд одоо нэг хитгэн хоног үлдлээ л дээ. Тэгтээ та бүхэн маань өөрлөгөө ер нь өндийчүүл их зүгээр харагдаад байна л та. За тэгээ дараагийн санхүү тал дээр нь харсан байна. Collaboration гэд хамтын ажиллагаа уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр зөрөлтөө нь үл ойлголцолд хүрч байна. Ажиллагаанд саад учруулах санал, бухимдал, саатал хамтын ажиллагаа гэсэн байна л да. Ямар нэг байдлаар зөрөлдөө маргалдаа нь үүсгээр юм шиг харагдаж байна. Тэгээд тэнцвэртэй харилцаа, баланс маш чухал юм байна. Тэгээд ажиллагаанд цаад болж буй тэр бүхнийг өөрөөсөө дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Юу намайг бухимдуулаад байна? Юу намайг саатуулаад байна? Хамтын ажиллагаанд маань юу ингээд намайг ингээд уруудуулаад байна гэдг дээрээ дүн шинжилгээ хийж маш сайн дүн шинжилгээ хийх нь та нарын хамтын ажиллагаанд мөнгө төгрөгийг цаашдаа ингээд 2026 онд ороход энэ энерги маш чухал байгаа тул яралтай мессеж болгож би энэ ридинг уншаад байгаамаа. Тэгэхээр та бүхэн маань иймэрхүү зүйлс байдаг бол дүн шинжилгээ хийгээд ажиллаад энэ дээрээ тавьж явуулах хэвээр зүйлсээ тавиа явуулах юм бол илүү их эерэг үр дүн ирэхээр харагдаад байна.
За тэгээд 7-гийн одоо 3 дугаар асуулт нь танд бол юу хүлээн авч урагшлах чухал вэ? Тэгээ таныг ингээд уруудуулаад байгаа юу татгалцах нь чухал вэ гэдэг дээрээ харсан л да. Юуг илүү их зөвөр хүлээн авах шаардлагатай вэ гэдэг дээрээ 7-гийн Пентаклс гарч ирсэн, 7-гийн Зоос маань гарч ирсэн. Харах нь та бүхэн маань айгүй нэлээ их хөдөлмөрч хүмүүс байна. Хийгээд байна. Одоохондоо үр шимээ арай хараагүй, хөрсөн дээрээ гарч ирээгүй. Яг тийм ингээд ямар ч хэсэн та бүхэн маань бүтээгээд яваад байгаа тиймэрхүү энергитэй харагдаад байна л да. Тийм энэ дээр энэ хоёр маань маш гайхамшигтай холбогдоод байна. Тэгэхээр зэрэг та бүхэн маань ер нь тэр хийж бүтээсэн зүйл дээрээ илүү их анхаарлаа ер нь бол анхаарлаа төвлөрүүлээд за болох ёстой юм болдгороо болно доо гэд ер нь бол та бүхний хичээ зүтгэсэн бүхэн чинь 26 хоног гэхэд энэ энерги чинь маш гоё та нарын бүтээл амьдрал харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн маань ингэж хараахан болоогүй зүйлийг тайвнаар ингээд байлгах нэг зүгээр юм байна шүү гэдгийг хэлмээр байна. Энэ энерги авч явах нь цаашдаа 2026 онд авч явах нь маш чухал юм байна. Тэгээд та бүхэн маань ер нь бол ийм гоё сүнслэг энергитэй хүмүүс гэж хэлжсэн. Тэгэхээр зарим хүмүүс маань ийм гоё хатны энергитэй хүмүүс харагдчихээн. Бүтээлч байна. Тэгэхээр одоо ингээд аягийн 10 аяг гараад ирсэн ингээд сэтгэл дүүрэн ханамжтай, элбэг хангалуун иймэрхүү 2026 оноо 25 оноо дүүргэж байгаа харагдаж байна. Маш гайхамшигтай. Тэгэхээр 20 дугаар бүлгийнхэн маань олон янз бүрийн хүмүүс үзэж байгаа байх. Тэгээд тэгэхээр 10 аяг маань ер нь элбэг хангалуун дүүрэн сэтгэлийг илэрхийлж байна. Зарим нэг хүмүүс маань маш гайхамшигтай байна. За сахиусан тэнгэрийн зөвлөгөө маань гарч ирсэн. Опал гэд энэ сайхан сахиусан тэнгэр гарч ирсэн байна. Таныг болно ингээд дэлхий тэнгэрт байгаа ингээд энжлүүд сахиусан тэнгэрөө таны хүүхдүүдийг чинь ингээд харж хамгаалдаг аз жаргалтай бөгөөд бурханууд ингээд таны хүүхдүүдийг хамгаалдаг шүү гэдгийг илэрхийлээд байна. Тэгэхээр эмгтэй энергитэй хүмүүс маш их харагдаад байна. Тэгэхээр ийм гоё сахиусан тэнгэр хүртэл ингээд та нарын үр хүүхдүүдийг сахиусан тэнгэр хамгаалдаг шүү. Магадгүй ингээд үр хүүхэд нь тэнгэрт одсон ч гэсэнтэй тэр хүүхдийг нь хамгаалж байдаг сахиусан тэнгэрүүд маань хамгаалдаг шүү гэдгийг бас та нарт дамжуулаад байгаа юм байна л да. Бас тэгэхээр маш гайхамшигтай байна. 2 дугаар ирээдүг одоо үгээр ингээд өндөрлөж байна. Та бүхэндээ 2026 онд нь амжилт хүсье. За 3 дугаар бүлгийнхэн маань ирээдүгдээ тавтаа морилно. За та бүхний маань сонгосон change гэд картыг сонгосон байна. Өөрчлөлт. За магадгүй та бүхэнд маань 2025 оныг дүүртэл ер нь өөрчлөлт шинжилт маш чухал юм байна. Тэгээд дотоод өөрчлөлт байж болно, гадаад өөрчлөлт байж болно, мөнгө санхүү, ажлын байж болно. Бүхий л талаараа ямар ч байсан өөрчлөлт, шинжилт хийх цаг үе дээр ирчихсэн байна. Тэгээд энэ зургийг харахаар зэрэг эрвээхээ гараад ирчихсэн байна. Тэгээд энэ зураглалыг харахаар гоё ингээд усны энергиуд энэ картуудыг харахаар нэрээ аягууд ихтэй байгаа аахгүй юу? Тэгэхээр энэ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ер нь олж явах нь зүүн совын өндөртөө өөрийгөө мэдэрч чаддаг тийм чадварлаг тийм хүмүүс байгаад байна л та. Сонсох чадвартай хараахан тэрийг олж амжаагүй бол ер нь бол таны мэдрэмж бол маш өндөр байна шүү. Өөрийгөө сонсох хэрэгтэй байна гэдгийг хэлмээр байна. За энэ карт болохоор эрвээхээ гараад ирчихсэн нь ер нь бол цоош нь 2026 онд ер нь энэ эрвээхээ шиг гоё энэ далаа дотроос ийм гоё идэх зүйлээ олоод авчихсан
итгээд байгаа ч юм шиг тий усны мандал дотор ингээд гоё орчихсон. Ер нь бол айгу тийм зүүн совин өндөртөө иймэрхүү хүмүүс харагдаж байна л да. Тэгээд энэ change гэх карт маань ер нь бол зөв гараад ирсэн гэсэн үг. Ийшээ хараад гарахаараа ингээ уруу харахаараа уруудаа явцдаг. Тэгэхээр зөв гарч ирсэн болохоор ер нь бол айгу дэжгүй гоё гарч ирсэн байна. Та нарын сонголтын карт чинь их гоё гарч ирсэн байна. За ажил харилцаа холбооны хувьд хүний хөгжил томоохон өөрчлөлтүүд тань амьдралд ойрхон байна. Шинэ чиглэлүүдийг хүлээн аваарай гэсэн байна. Тэгэхээр ер нь бол энэ 2026 он руу орохдоо та нарт бол өөрчлөлт шинжилт үнэхээр тодорхой болчихсон байна л да. Хувь хүний тал дээр хөгжил, хувь хүний хөгжил томоохон шийдвэрүүд, өөрчлөлтүүд гаргах нь маш чухал биш шүү гэдэг дээр анхаарал аваарай. Тэгээд энийг харах нь хийж амжааг байгаа бол ер нь тэгээд өөр дээрээ сайн энэ өөрчлөлт шинжилтийг хийх тал дээр ер нь анхааруул их зүгээр харагдаад байна. Тэгээд цаашдын ажил, харилцаа, холбоо ер нь бол хүний амьдрал гэдэг чинь харилцаа холбоо, мөнгө санхүү гэдэг чинь харилцаа холбоо тал дээр үүсэж явдаг учраас бүх зүйлээ өөрчлөлт, шинжилт хийх шаардлага үе нь ирчээд байна гэдгийг харуулад байна. Тэгээд энэ шин зүйлсийг хүлээн аваарай. Та нарт бол маш ойрхон хувь хүний хөгжил, томоохон тэр өсөлтүүд таны амьдралд ойрхон ирчихсэн байгаа учраас энэ бүхнийг ойрхон ирсэн байгаа байхгүй. Энэ эрвээхээ суугаад байгаа нь ирчихсэн байна гэсэн үг. Тэгэхээр ийм гой боломжийг атгаад аваарай гэсэн утгатай надад санагдаж байна. Тэгэхээр шин зүйлийг хүлээн аваарай 3 дугаар бүлгийнхэн маань. За та нарын сонгосон чулуу маань энэ саарл өнгөтэй чулуу байна. Энэ болохоор маш их утга учиртай чулуу юу вэ гэхээр зэрэг би хөвсгөл далаад явж байхдаа би энэ чулууг ингээд өөрийнхөө хамгаалтын сахиусыг болгож өөртөө ингээд авч явдаг. Ийм сайхан нэг мэтгэт би нэг чулуу олсон. Тэгсэн чинь ингээ бөөрөнхий байсан. Би түүгийн бас анзаараагүй байжсэн чинь ийм чулуу надад таарсан. Тэгээд би ийм гоё хөвсгөл далаагийнхаа заяа сахиуснда ер нь талархаж явдгаа бас хилтгэлтэй энэ чулуунда. Тэгээд энэ сайхан чулуу маань надад бас гоё тийм гоё далааны ирч хүч эмгтээлэг энергийг маань сэргээхэд өөртөөгөө илүү их ажиллахад маань дөхөн болдго юм аа. Болдгийм болов уу гэд итгэл үнэмшлэрээ би өөртөө тэгж тайлсан байгаад байгаа. Тэгэхээр 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань гой далаа нэргээр явах юм шиг 2026 оноор далаа эргээр нуураар Монгол орныхоо нуураар явхаар гадаад орноор аялахаар ийм сайхан ямар нэг зүйлсийг олж мэдхээр танихаар шин зүйлсийг өөрийнхөө амьдрал шинжилт өөрчлөлтүүдийг хийхээр мэдрэмж санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхэн маань ийм утга учиртай байх нэ миний энэ чулуу маань. За тэгээд сингин гэд энэ сайхан карт маань гарч ирсэн. Тэгэхээр та бүхэн маань авьяас айгүй чадвар өндөртэй ийм гоё дуулах, бүжиглэх тийм ямар нэгэн байдлаар авьяас чадвартай тийм хүмүүс байх нэ. Магадгүй сая хэлсэнчлэн ингээд гад гоё Монгол орноор аялахдаа ч юм уу ингээд байгальтайгаа гарахтаа дуулаад ингээд явах юм бол илүү их гоё. Маш ингээд үсийг нь өнгийг харах юм бол солонгын 7 хоног шиг ингээд 7 хүртний өнгөтэй ингэж гоё намирж байгаа нь ер нь ингээд далаа эргээр алхаад явахтаа ч гэсэн дуулаад явах юм бол маш гоё энерги авахаар надад мэдрэгдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд 4 дээр 45 гээд ингээд энэ тоо маань болохоор юуг илэрхийлээд байна вэ гэхээр ямар нэг байдлаар 45 гэсэн тоо маань та бүхний амьдралд маш чухал байгаа ч юм шиг 4 дээр 5-ыг нэмээд 9. Тэгэхээр энэ одоо энэ 2025 он чинь 9-ийн цикл дуусч байгаа учраас та бүхэн маань ямар нэг алдаа дутагдал хуучинд баригдсан тиймэрхүү мэдрэмжүүд байдаг болвол 2026 онд гарахаас өмнө тавьж явуулах шаардлагатай үе нэрчгсэн байгааг бас илэрхийлж байна. Энэ 9-ийн тоо маань.
цэвэрлэх шаардлагатай, эдгээх шаардлагатай, ангаах шаардлагатай иймэрхүү үе дээрээ ирчихсэн болов гэж харагдаж байна. Тэхийн бол та нар бас ингээд гоё дуулснараа эмгтээлэг энерги чинь маш гоё идэвхжээд та нарын илүү их эмгтээлэг энерги илүү их ингээд идэвхжүүлснээрээ илүү их өөрөөсөө хайр цацруулж магадгүй ингээд синглчүүд байдаг болвол хайртай хүнтэйгээ 26 ондоо уулзах юм шиг ямар ч хэсэн дуулдаад гой хоолойны энэ гой хоолоогоо ингээд байгальтайгаа холбоснороо ямар нэг шин зүйл барьж авахаар байгаа байхгүй юу? Би энэ дээр хэлсэн шүү дээ. Энэ чулуун дээрээ хэлсэн байгаа. Тэгэхээр ямар нэг байдлаар дуулах, бүжиглэх Монгол бүжиг байдаг шүү дээ. Ардын бүжиг ч юм уу. Тиймэрхүү зүйлсийг хийх юм бол та бүхний энерги эрчим чинь маш гоё. Энд нар бол маш гол энергиуд шүү. 2025 оны дүүртэл гэсэн үг. За тэгээд ер нь бол дуулах маш чухал байна. Ер нь дуулна гэдэг чинь дотор сэтгэлийн ангааж эдгэж байгаагийн нэг хэлбэр юм аа. Өөрийнхөө энэ хоолой чакрагаа идэвхжүүлэх нь ер нь ингээд өөртчм болоод ер нь энэ байгаль их дэлхийдээ ингээд дуу хуураа ингээд гарах тусам энерги чинь илүү их нэмэгдэж левел ахнаа гэсэн утгатай. Тэгээд нэгийн тоотоо жил рүүгээ орж байгаа учраас ер нь бол өөрийнхөө авьяас чадвараар маш дуулж бүжиглэх иймэрхүү зүйлсийг одооноос хэрэгжүүлэх нь их чухал байна. Тэгээд энэ гоё ирвэхэ гэдэг амтан чинь их чухал, гоё, маш гоё өнгөлөг, царайлаг, ер нь царайлаг гэж ер нь гоёмсог байдгийн шүү дээ, гоё үзэсгэлэнтэй. Тэгэхээр эмэгтэй хүн чинь бас юм ирвэхэтэй маш холбогддог байхгүй юу? Тэгэхээр эмэгтэй хүн чинь байгальтайгаа маш ойрхон тийм сүнслэг энергитэй, тийм бодгаал байдаг учраас энэ хардаа хин дээр бас ирвэхэ гараад ирчихсэн. Та нар бол 3 дугаар бүлгийнхэн маань маш гоё мэдрэмж өндөртэй, маш гоё хүмүүс байх шиг харагдаад байна л да. Зүүн совны өндөртэй гол энергиудыг яриад яваад байгаа. Тэгээд та нарын чадвар ийм шүү гэдгийг ерөөхдөө нь ойлгоод явахад болно. Тэгээд та нар болоод ийм сайхан үнрээр одоо ингээд ирвэхэ чинь угаасаа үнрээрээ ингэж гоё зүйлсээр хоололдог. Маш сайхан ингээд үнэртэй цэцгэн дээр очиж сууснараа өөрийгөө хоололдсон шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн өөрөөсөө ийм гоё ирвэхэ шиг ийм гоё өнгөлөг энерги өөрийнхөө чадварыг илүү их хөгжүүлэх юм бол ийм гоё үнэрийг бас гоё мэдэрч чадах нь өнгүүдийг хүртэл маш гоё мэдрэмж чинь өндөр болох нь ер нь бол ингээд яриад байвал маш гоё зүйлс харагдаад байна л да. Тэгээд амар амгалан тайван байдлыг өөрийнхөө дотроос олохоор ийм гоё мэдрэмжтэй байх нэ. За дараагийн карт маань butterfly гэж юм. Ирвэхэ memory of peace гинэ. За энэ буруу зөв уншижсэн ч тэр бол би өөрөөхөө уншлаа. Memories гинэ. За гүнзгий өөрчлөлт. Ер нь бол би сая ирвэхэнийхээ тухай сая ярьсан байгаа. Ер нь эмгтээлэг энерги сэрэх юм бол маш гоё өнгөлөг зүйлсэд дуртай. Амтлагд магадгүй энэ 3 дугаар бүлгийнхэн маань амттанд их дуртай байж магадгүй харагдаад байна. Яагаад гэхээр ирвэхэ маань маш гоё үнэртэж амтлаж ийм гоё мэдрэмж өндөртэй гэж ярьсан маш гоё холбогдоод байна л да. Тэгээд идэх зүйлс дээрээ хүртэл маш гоё амтаргаад идж байгаа үнэрлэх мэдрэмж маш гоё өндөр иймэрхүү төрлийн хүмүүс харагдаад ах шиг байна л да. Тэгээд ирвэхэ чинь ер нь ингээд байгаль их дэлхийгээ маш гоё чимэж явдаг. Тэгэхээр бидэрт бас ингээд ирвэхийг харахаар сэтгэл хөдлөл ингээд ямар хөөрхөн юм бэ, ямар гоё юм бэ гэд ингэдэг шиг бид нар харахтаа хүртэл ингээд гоё энергийг мэдэрдэг байх нэ. Тэгэхээр 3 дугаар бүлгийнхэн маань маш их одоо нөгөө нэг хүний нөгөө 6
мэдрэх юм маань айгүй өндөртөө гэж ярьдаг штэ. Тэрэн шиг үнэрлэх, амтлах тийм мэдрэмж маш өндөртөө, усны энергитэй. Ер нь бол маш гайхамшигтай энергитэй хүмүүс байх тийм чадвартай харагдаад байна л да. Магадгүй тэрийг олчихсан хүмүүс бол энэ мессеж бол яг таарад явж байгаа. Харах нь олоогүй болвол энэ мессеж таны дотор нуугдаж байгаа энэ бүхнээ сэрэх хэрэгтэй гэдэг мессежийг давхар өгмөр санагдаж байна. За ер нь бол тэгээд хоёрдугаар асуулт нь болохоор 2025 оныг дүүртэл хамгийн чухал нөлөөлөх сэдв нь харилцаа, санхүү, дотоод өсөлт юу байна вэ гэдэг дээр харсан байна л да. За Queen of Wands уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр зэрэг магадгүй савааны хатан маань уруу хараад гарч ирсэн. Маш их гал ирч хүчтэй энэ хатан маань уруу хараа гараад ирэхээрээ ямар нэг одоо зориггүй зүйл дээрээ хитрхи их төвлөрөөд өөрийгөө шатаагаад байгаа. Төвлөрүүлэх шаардлагагүй зүйлс дээрээ хитрхи их өөрийнхөө энергийг ингээ буруу зарцуулаад байгаа. Иймэрхүү мэдрэмжтэй харагдаад байна. Иннээсээ болоод өөрийгөө шатаагаад өөрийгөө баг мэдрэхгүй иймэрхүү бас нэг хүмүүс харагдаад ах шиг байна л да. Тэгээд энэ дээр анхааруул маш чухал байна шүү гэдгийг хэлмээр байна. Уул нь бол энэ Queen of Wands энэ маань ингээд Тэшээ хараад гараад ирэхээр маш гоё гал ирч хүчтэй, ийм сайхан эмгтээлэг энергитэй. Уул нь бол гал ирч хүчээрээ гоё зохицуулаад ингээд хатан хүнийг илэрхийлээд идэг л да. Тэгээд энэ уруу гараа гараад ирэхээр бусдаа жоохон ингээд гал жоохон ингээд ширүүн дөрөнд харилцчих гад тэгээд бусдыг жоохон гомдоочих тиймэрхүү талууд ажиглагдах гад байна. Тэгэхээр энэ энергийг тавьж явуулах нь их зүйтэй харагдаад байна шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд энээсээ болоод ер нь бол мөнгө санхүүгийн тал дээр жоохон ингээд хомсдолд орох ч юм уу, жоохон тиймэрхүү байдал жоохон ажиглагддаг учраас энэ тал дээр анзаараад аваарай гэдгийг хэлмээр байна. Зарим нэг хүмүүс маань ажил төрлийн тал дээр өөрөөсөө ингээд бүтээгээд явж эхэлж байгаа хүмүүс харагдаад байна. Зарим нэг талаараа маш удаан хөдөлгөөнтэй байгаад байна. Юм шин зүйлээ хараахан эхлүүлж чадаагүй байгаа. 2026 он гэхэд эхлүүлчихээр тиймэрхүү байдалтай бас харагдаад байна. Knight of Pentacles маань ер нь бол төлөвлөсөн ухаалаг шийдвэрээ гаргаад өөртөө итгээд явж байгаа. Ганц сул тал нь маш удаан хөдөлгөөнтэй байгаад байгаа. Хитрхийг ажиглаад байгаа. Магадгүй энэ маань 2026 онд гарахад ер нь бол энэ хүсэл маань ер нь энэ төлөвлөсөн зүйл маань бодит амьдрал дээрээ биелэхээр та бүхэн маань ирээдүйн амьдралаа энэ сайхан боломжоо харахаар үр шимийг нь үзэхээр харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр маш гайхамшигтай байна. Үнийг эхлүүлээрэ гэж хэлмээр байна л да. Яг 2025 онд та бүхэн маань маш нухацтайгаар ингээд төлөвлөж чадсан. Тэрийг алдаа дутагдлаа ингээд харж чадаад дүн шинжилгээ хийгээд 2026 онд ингээд энийг бүгднийг ажиглаад онд эхлүүлэхээр ингээд төлөвлөж байгаа. Маш гайхамшигтай. Тэгээд эндээсээ болоод үр шим болоод маш их ер нь бол цаашдын амьдралд чинь ер нь байнга явхаар тиймэрхүү харагдаж байна л та. За дараагийн карт маань 10-ын саваа гарч ирсэн байна. За зарим нэг хүмүүс маань 2026 онд ачаа ихтэй орох гээд зарим энэ ачаанаасаа хөнгөрмөр байна. Магадгүй ингээд гадаад орн руу явах га зэхэд магадгүй их ачаатай болчихсон ч юм уу. Ямар нэг байдлаар 2026 онд ачаагаа суллах нь маш чухал мессеж байна шүү гэдгийг хэлмээр байна. Өөрийн өнгөрсөнд болсон бүхэл тэр сэтгэл дотроо байдаг тийм ачаа байдаг болвол тэрийг өөрөөсөө ингээд таньж ойлгоод тавьж явуулах нь маш их зүйтэй харагдаад байна. Тэгж чадах юм бол маш их өсөлт хөгжилт таны дотроос харагдахаар байна.
За тэгээд ер нь бол энэ 10-ын саваан дээрээ болох дээрээ дүүрж яана л да. Ер нь та ийм их ачаануудаа зарим нэг хүмүүс маань ачаагаа тавьж явуулаад өөрийгөө ойлгоод санхүү мөнгө төгрөгөн дээр юу ямар ажил болж исэн, ямар ажил болохгүй байсан энэ бүхнийг өөрөөсөө ингээд ер нь ойлгоод явуулж байгаа зарим нэг хүмүүс бас байгаад байна. Зарим нэг хүмүүс маань хамтдаа ингээд яваад байгаа. Тэгээд ер нь бол шинэ эхлэл бол 2026 онд ер нь тавихаар харагдаж байна л да. Тэгээд ачаагаа сулцсан маш гоё хөнгөн мэдрэмжтэй. Ер нь бол бүх зүйл хүнд хэцүү мэдрэмж нь энэ 2026 онд ингээд бүх зүйл нь ингээд дүүрээд орхиж байгаа тиймэрхүү энергитэй маш гайхамшигтай харагдаж байна. За дараагийн мөнгө санхүүгийн тал дээр харсан memories card дурсамж карт маань уруу хараад гарч ирсэн. Тэгэхээр зэрэг энэ юуг илэрхийлээд байна вэ гэхээр зэрэг та өнгөрсөн амьдралаа хит их анхаарал хандуулаад байна. Болохгүй байсан хайр дурлалын тал дээр одоо болтол ингээд бодож ханлаад байгаа. Тэгээд энээсээ болоод ирээдүйд болох тийм боломж байна. Ингээ хайр дурлалаа алдах тийм магадaltaй харагдаад байна. Тийм болохоор ер нь бол өнгөрсөн амьдралаа одоо энэ ачаа гэж яриад байдаг нь ингээ хайр дурлал бас байх магадлал маш өндөртэй байна. Яагаад гэвэл ийшээ харчихсан учраас бүх зүйлс ингээд бүгд ийшээ харцсан биз нэрээ. Тэгэхээр ингээд ийшээ харсан байгаа учраас энэ бүхнийг ер нь анхаарах маш чухал юм байна шүү гэдгийг хэлмээр байна. Ер нь бол энэ болж өгөхгүй байсан хайр дурлалын харилцаа байсан бол тэр зүйлсээ одоо яг 2025 онд тавьж явуулаад 2026 онд цоошин эхлэлээ тавиад ингээд явах нь эхлэх нь маш чухал байна гэдгийг хэлмээр байна. Тэг чадсанараа дараагийн сайхан шинэ хүнийг дуудах тийм учрахаар магадлал маш өндөртэй харагдаад байна шүү. Хит их хуучинтайгаа зурлах юм бол шинэ зүйлсийг алдахаар тиймэрхүү анхааруулга ирж шүү гэдгийг хэлмээр байна. За 3 дугаар асуулт нь танд бол ингээд зөвөр хүлээн авч урагшлах илүү сайн урагшлахын тулд юун дээр анхаарах, юун дээр татгалзах вэ гэдэг дээр асуулт асуусан байна. Тэгээ Hermit Dayanch гүзэр маань ингээд уруу хараа гараад ирлээ л дээ. Тэгэхээр энэ Dayanch маань болохоор өөрийгөө жоохон ингээд сонсч чадахгүй байгаад байгаа. Хитрхи жоохон ингээд зөрөөд байгаад байна л да. Тэгээд бусдаа ингээд хамт байхаасаа илүү өөрийгөө сонгоод ингээд ганцаардаад байгаа тиймэрхүү мэдрэмжтэй зарим нэг хүмүүс маань байж магадгүй харагдаад байна л да. Тэгээд жоохон ингээд өөрийнхөө сэтгэлийн шаналлалтай, өөрийгөө яагаад байгаагаа жоохон ойлгохгүй байгаад байгаа тиймэрхүү төрлийн энергитэй хүмүүс бас харагдаад байна. Тэгээд энэ 2026 оныг эхлэхээс өмнө энэ зүйлсээсээ ер нь тавьж явуулаад ер нь бол тавьж явуулах зүйлс их харагдаад байна шүү. 3 дугаар бүлгийнхэн маань тэгэхээр энэ ганцаардал өөрийнхөө дураар бий болгосон энэ өөрийгөө хашсан иймэрхүү байдлаагаа ер нь тавьж явуулаараа бусдаа жоохон нийтэж байгаараа гэдгийг хэлмээр байна. Жоохон бусдаа жоохон ингээд буруу сэтгэл зүй үүссэн юм шиг харагдаад байна л да. Бусад хүмүүс бол ийм онцгүй байдсан байна. Иймэрхүү байдсан байна. Дандаа нөгөө нэг бусдын сөрөг талуудыг ажигласнараа тэгээд өөртөө жоохон ингээд блог үүсгээд байгаа. Магадгүй мөнгө төгрөгийн бас блог үүсгэсэн байгаа харагдаад байна л да. За тэгээд 9-ийн аяг маань бас ингээд доошоо гараад ирэхээр бас л сэтгэл санааны бас тийм тэнцвэргүй байдалтай байгаад байна. Тэгээд ер нь бол өөрийгөө сонсч чадахгүй байгаад байна. Ер нь амьдралд чинь уул нь бол бүх зүйлс ингээд дуусаад шинэ эхлэл рүү орох гээд байхад
хитрхийн хуучин дээрээ байгаад байгаа имерхүү мэдрэмжтэй байгаад байгаа хүмүүс харагдаад байна л да. Тэгэхээр ийм зүйлсүүдийг ер нь тавьж явуулах дотоод шийдвэрийг ерөнхийдөө тиймэрхүү тал дээрээ энергиудыг тавьж явуулах маш их зүйтэй юм байна шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд энэ үнээсээ цөрөг сэтгэл зүгээсээ болоод мөнгө санхүү болоод ажил төрөл болоод ер нь харилцааны тал дээр болоод ер нь бол бүх зүйлс ингээд сөрөг болоод ирдэг учраас ер нь энэ дээрээ анхаарат авчвал их зүгээр юм байна гэдгийг хэлмээр байна. За би энэ картыг ахаад нэг тодруулга болгоод нэг карт юу суглая гэж бодлоо. За 2026 онд 2025 оны дүүртэл энэ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ тавьж явуулах зүйлсийг тэр нь юун дээр анхаарах вэ? Ямар зөвлөгөө мессеж өгөх гэж байна вэ? Hermit 9 аягийг маань тодруулаад өгөөч. Hermit 9 аягийг тодруулаад өгөөч. За энэ гарч ирсэн карт. Page of Pentacles. Ер нь бол боолын саваа гарч ирлээ л дээ. Тэгэхээр бас ингээд ер нь бол өөрийнхөө дотоод сэтгэл зүй дээрээ ер нь анхаарах хэрэгтэй үе чинь ирчээд байгаа юм байна. Дотоод сэтгэл зүй ер нь их тэнцвэргүй, балансгүй байгаад байна. Энэ зүйл дээрээ маш их анхаарах шаардлагатай ер нь бол энэ сахиусууд зөвлөд байгаа юм байна л да. За тэгэхээр ер нь бол өөрлөгөө жоохон өндийх тийм одоо 2026 он маань нэгэн цикл гарч байгаа учраас энэ 9-ийн 2025 он маань 9-ийн тодоо цикл ингээд дүүрж байгаа учраас энэ дээр та бүхэн маань жоохон хугацаач гэсэндээ өөрлөгөө нэг жоохон хэсгийн ч гэсэн хугацаанд та бүхэн маань ингээд байгальд гараад дуулаад сая зөвлөгөөнүүд өгсөн шүү дээ. Байгаль руу гарах хэрэгтэй байна. Дуулах, аялах хэрэгтэй байна. Ер нь байгальтайгаа холбогдсонороо энэ эрүүхийн мэдрэмжийг та бүхэн маань авахар байна шүү. Та бүхэн маань уул нь бол маш гоё хүчтэй, энергитэй тийм хүмүүс байгаа байхгүй юу? Данч дотоодоо ойлгохгүй учраас жоохон юм сөрөг сэтгэл зүйнүүд их мэдрэгдээд байгаа гэдгийг анзаарч мэдэрлээ. За тэгээд сахиусан тэнгэрийн зөвлөгөө маань Венеса гэд энэ сахиусан тэнгэр маань гарч ирлээ. За энэ сахиусан тэнгэр маань та нарт ямар мессеж өгсөн байна вэ? За тэгээд шийдвэр гаргах хэрэгтэй, өөрчлөлт шинжилт амьдралдаа хийх хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгэхээр шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ дараалтаа шийдвэр бас ингээд эрвэхий дээр өөрчлөлт. Ер нь бол та нар өөрчлөлт, шинжилт, шийдвэр, зоримог тийм өөрийгөө шинжлэх хэрэгтэй хүмүүс байна. Гол зүйлс нь тэр юм бэ шүү. За тэгэхээр шийдвэр гаргахын тулд өөрөөсөө асуугаарай. За аль зам нь намайг бурханлаг зорилгод маань ойртуулж байна вэ? Аль зам намайг бурхнаас холдуулаад байна вэ гэдэг өөрөөсөө асуух хэрэгтэй юм байна. Тэгж чадах юм бол та нар ийм гоё эрвэхийний ийм гоё мэдрэмжийг авахар юм байна. 2026 онд чинь та нарын хоолойны чакра чинь хүртэл нэгдээд маш гоё дуулахаар та бүхэн ер нь бол авьяас чадвар өндөртэй энэ авьяас чинь илүү хөгжгөр харагдаад байна л та. Тэгээд энэ эрвэхээ гэдэг чинь та нарт маш чухал мессеж өгөөд байна шүү. Үнэрлэх, амтлах мэдрэмж чинь нэмэгдэхээр байна. За тэгээд би ингээд жоохон ингээд сөрөг юу гараад ирэхээр жоохон миний дуу хоолой ер нь ингээд цаанаасаа ингээд доошоо болоод иртгэлтэй ер нь дууны өнгө маань тэгэхээр 3 дугаар бүлгийнхэн маань дотоод руугаа өнгийгөөрөө энэ даяанч хүзэр маань уулан дээш харах хэрэгтэй байхгүй юу? Доошоо харснаасаа болоод бүх зүйл ингээд
буруу болоод байгаа учраас өөрлөгөө ер нь өндих цаг үе чинь ирчээд байгаа юм байна. Өөрчлөлт, шинчлэлт хийх хэрэгтэй. Тэр бинээсаа энэ сахиусан тэнгэр маань та нарт хүртэл ингээд шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг сануулад байна. За ингээ 3 дугаар бүлгийнх нь амжилт хүсье. 2026 онд амжилт хүсье. Баярлалаа.